Сайн байцгаана уу сурагчдаа. Монгол хэллэгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд зориулж зөв бичгийн дүрмийн батгал цуврал хичээлүүдийг эхлүүлж байна. За хичээл эхлэхээс өмнө хичээлийн дэвтэр болон үзэг балаа бэлтгэн дэлгэцийн өмнө ойлтон сууно. За өнөөдрийн хичээлийн зорилго нь монгол хэлний зөв бичих дүрмийг хэрхэн эзэмшсэн, ямар хэмжээнд мэдэж байгаагаа шалгах. За мөн монгол хэлний зөв бичих дүрмийг сэргээн давтаж, давтсан дүрмээр үг хуйлгах, алдаа олж залруулах дасгал ажиллана. За эхлээд зөв бичих дүрмийн тулгуур мэдлэгийн талаар ярилцъя. Энэ тулгуур мэдлэгийг сурагч та бүхэн гарцаагүй сайн мэдж байх ёстой юм аа. За монгол хэлний гүйгүүлэгч авиг зөв бичих дүрмийн үүднээс эгшиг 7 гүйгүүлэгч, заримдаг 9 гүйгүүлэгч, онцгой 4 гүйгүүлэгч гэж ангилдаг. За эгшиг 7 гүйгүүлэгчийг Монгол баавар гэдэг үгээр, заримдаг 9 гүйгүүлэгчийг цоожоо засаад туршаач гэдэг үгээр та бүхэн зээжилж ирсэн. За заримдаг 9 гүйгүүлэгчийн хувьд 4 хос нэг сандгой буюу ЦЧ, ЗЖ, СШ, ДТ, Х гэдгээр цээжилвэл үндэсний бичгийн хичээлд эдгээр хос гүйгүүлэгчүүд нэг хэлбэрээр бичигддэг учраас энэ хэлбэрээр шийдлэх нь илүү ашигтай юм аа. За монгол хэлний эгшиг авиаг зөв бичих дүрмийн үүднээс эр эгшгүүд аавын ёсноос сурцгаая гэдэг үгэнд орсон 6 эгшиг байна. Эм эгшгүүд ээжийн 9 хүсэл гэдэг үгэнд орсон 4 эгшиг байна. За саармаг эгшүүд гэж ангилдаг. За ию эгшгүүд эр эм үг хоёуланд нь орох бөгөөд за и эгшгээс бүтсэн үгс нь эм үг болдог. Сурал хичээлүүдээр бид дараах зөв бичих дүрмийн гол дүрмүүдийг баттгах юм. Тэгэхээр эдгээр 10 дүрмээс чиний хамгийн сайн мэдэх давтсан гарцаагүй би энэ дүрмийн алдааг олж чадна гэсэн дүрмүүдийнхаа дугаарыг дэвтэртээ тэмдэглээрэй. За монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэн хичээлийн жилийн туршид бид нэр алдаа олох хувилбарууд ажилласан. За багаараа ажиллаад алдаа олох хувилбаруудыг эхнээс нь ангилсан байгаа. За тэдгээр алдаануудын хамгийн ихэнд гээгдэхгүй эгшгийн дүрм буюу байнга ирдэг нэгэн алдаа байгаа. За энэ алдаатай бичсэн үгүүдийг дэлгэцээс хараад дэвтэр дээрээ зөв болгож бичнэ. За залруулсан бичсэн үгээ зөв бичсэн хэсгээс шалгаарай. За та нарын хийсэн үйлдэл нь болохоор Х нөхцөлийн өмнө эгшиг жиргэл бичсэн байх ёстой. За энд 2 үгэн дээр анхаарна. Төлөвлөхийн, шинжилгэхэд гэдэг 2 үгэн дээр. Яагаад гэвэл энэ 2 үгэн дээр гэлдэж жиргэлсэн дүрм байгаа. За тэгэхээр дүрмийн алдаа нэг дээр бид нар ямар дүрмийн хамааралтай алдаа залруулсан бэ? Гэлдэхгүй эгшгийн дүрм буюу үйл үгийн Х нөхцөлийг ялгах үүрэгтэй балархаа эгшгийг гээхгүй гэсэн энэ дүрмийг давтлаа. Гарцаагүй ирдэг алдааны хэлбэр бол
энэ хэлбэр юм аа. За эдгээр балархаа ашиг нь хэн нөхцөлийг ялгах үүрэгтэй. Чухам юунаас ялгадаг вэ гэхээр нэгдүгээр үндсээр байгаа үйл үнээс ялгадаг. Өөрөөр хэлбэл тосоо түрх, зүйлт хэлэх, тэнгэр бүрх, амжилтаараа бахарх, цааш нь түлхэх гэсэн үндсээр язгуур байгаа үйл үгээс хэн нөхцөлтэй үйл үг юм а гэдгийг ялгах үүрэгтэй. За мөн түнчлэн нэр үгнээс ялгана. Бүрх малгай, байдал төрөх, гарын шарах, махны бүлэх, хэмэх цөх гэсэн нэр үгээс ялгах үүрэгтэй учраас ардаас нь гүйгүүлэгчээс бүтсэн болон урт гიშгээр хэлсэн нөхцөл залхахад хэн нөхцөлийн өмнөх гიშгийг гээдгүй дүрмтэй байна. За ингээд өнөөдрийн хичээлээр баттгах дүрмдээ оръё. За өнөөдрийн хичээлээр баттгах дүрм бол үй буюу эрэм үгийг зөв бичих дүрмийг баттгах гэж байна. За ийг нөхцөлийг зөв бичих дүрм 3 зүйлтэй. За нэгдүгээрт нь о я ёо эгшгүүдээс бүрдсэн нэр үгийг үеийг и нөхцөөр хулгадаг. Жишээ нь бугын эмэр, ургамлыг судлах, салхины хүч, ёроолын хөрс, ямааны арьс. Хоёрдугаар дүрм ө эгшгүүдээс бүрдсэн эм үгийг ийг и нөхцөөр хулгана. Жишээ нь эрдмийн ач, жимсний чанамас, ертөнцийн гайхамшиг, хүмүүсийг уриалах. За эхний хоёр дүрмээр хүүхдүүд та нар маш сайн мэддэг. Харин дараагийн дүрмээр анхаарах ёстой. За 3-р дүрм о я ёо эгшгүүд орсон эр үг боловч биш, зөөлөн тэмдэг, богино, гээгэр төгсөн үгийг ийг нөхцлөөр хуйлгана. Жишээ нь багжийг засах жээгэр төгсөн эр үг, жолоочийн ард чээгэр төгсөн эр үг, багшийг хөндлөх жишээр төгсөн эр үг, хуваарийг бичих зөөлний тэмдгээр төгсөн эр үг, ангийн болон ийгээр төгсөн эр үг, хоногийн хоол гээгэр төгсөн эр үг. За энэ дүрмийг нэлээд сайн анхаарах ёстой. Яагаад гэхээр алдаа олох хувилбарууд дээр энэ дүрмийг мэдэхгүй бол алдаагийн оноож харахтаа сул байдаг. За өмнөх хоёр дүрм дээр 3 төрлийн нөхцөл залгаж ирсэн бол энд 2 төрлийн нөхцөл байгаа. Тэгэхээр анхаарах зүйл эндээс гарч ирж байгаа. Жишээ нь салхийг сөрөх гэдэг үгэнд эм үгийг залгасан байна. Гэтэл салхи гэдэг үгэн дээр эр үгийг залгаж салхины хүч гэсэн холбоо үүсгэжээ. Эдгээр 6 төгсгөлтийн үгийн ардаас үе нөхцөлийг эр үгийг залгадгийг анхаарах ёстой. За ингээд баттгсан дүрмтэй холбоотой алдаа олох хувилбар ажиллая. За энэ ихээс алдаатай бичсэн 5 үгийг олж залруулсан бичнэ. За олсон алдаагаа шалгаарай. За энэ ихэд өнөөдрийн үтсэн дүрмтэй холбоотой 5 алдаа байсан. За 5 алдааг залруулсан бичснийг ажиглаад дүрмтэй холбоотой алдаануудыг ямар хугацаанд олж чадсанаа дүгнээрэй. Өнөөдрийн баттгсан дүрмээс Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд байнга ирдэг дүрмийн алдаа бол
дараах алдаатай өгүүл юм аа. За алдаатай бичсэн бүлэг үгсийг залруулсан бичнэ. За залруулсан үгстэй харьцуулан зөв залруулж чадсанаа шалгаарай. За ямар дөрвийн хамааралтай алдаа залруулсан бэ гэдэг дээр үе нөхцөлийг зөв бичих дүрмтэй холбоотой алдааг залруулсан байна. За эдгээр үгсээс эм үгэнд эр үгийн залгасан тохиолдол нь илүү тодорхой харагдаад эр үгэнд эм үгийн ий залгах, эр үгэнд эр үгийн ий залгах тохиолдлууд нь дүрмээ сайн мэдэхгүй бол харьцангуй ялах гэж бэрхшээлтэй байдаг. За өнөөдрийн зөв бичих дүрмийн батгал хичээлээр бид нар эр эм үгийн ийг хэрхэн бичих дүрмийг батлаа. За хичээлийн төгсгөлд асуултанд хариулж мэдлэгээ шалгацгаая. Нэгдүгээр эгшигт гүйгүүлэгчүүдийг нэрлээрэй. Яагаад ийхүү нэрлэсний учир нь юу гэлээ? Хоёрдугаар заримдаг гүйгүүлэгчүүдийг нэрлээрэй. Яагаад ингэж нэрлсэн бэ? Ямар үгээр илэрдэг гэлээ? Гуравдугаар эр эрхүүдийг нэрлээрэй. Монгол хэлний цагаан толгой хэдэн эр эрхтэй вэ? Ямар үгээр илэрсэн байдаг вэ? Дөрөвдүгээр эм эгшгүүдийг нэрлээрэй. Ямар үгээр мэдэж чийжилдэг вэ? Хэдэн эм эгшиг байдаг вэ? Тавдугаар ишиг, шим, жишиг, гишиг гэх мэт үгүүд эр эм үгийн алинд нь хамаарагдах вэ? Эм үгэнд хамаарагдах. За эдгээр асуултууд Монгол хэлний эзэг бичих дүрмийн тулгуур мэдлэгийн асуултууд юм аа. За 6-дугаарт өнөөдрийн хичээлээр Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд арцаагүй орсон байдаг ямар дүрмийг батгасан бэ? Өөрөөр хэлбэл хичээл дээр дүрм 1 гэж заасан дүрмийг санаарай. За энэ болохоор үйл үгийн фэн нөхцөлийг ялгах үүрэгтэй балархаа ашгийг гээхгүй гэсэн дүрм байна.
За 7 асуулт. За Х нөхцөлийн өмнөх балархаа их шиг үйл үгийг ямар үгүүдээс ялгадаг юм лээ? Нэр үг болон үндсээр байгаа үйл үгээс ялгана. 8 дугаарт. За зөв бичгийн ямар дүрмийг батгасан бэ? За и буюу эл мөгийг зөв бичих дүрмийг батглаа. За ямар гүйгүүлэгчүүдээр төгссөн эр үгэнд ийг нөхцөлийг залгадаг вэ? Яагаад энэ дүрмийн 3 дугаар зүйлийг асууж байна гэхээр энэ дүрмийн алдаатай үгийг сурагчид та бүхэн тэр болгон олоод байдгүй, ажиглаагүй өнгөрсөн байдаг. Тэгэхээр жээч иш зүйлний тэмдэг богино гэгэр төгссөн эр үгэнд ийг нөхцөлийг залгадаг байна. За 10 дугаарт жээч зүйлний тэмдэг гэгэр төгссөн эр үгэнд эр үгийн эм үгийн хоёр нөхцөлийн алийг нь залган хуйлгах вэ? За нөхцөлийг залгана. Жишээ нь хуршны, салхины, тамхины, цоожны, хайчны, амны гэх мэт. Харин ийг нөхцөлийг эмгээр нөхцөлийг эргээр залгадаг байна. За өнөөдрийн хичээл төслөө анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн хичээлийн сэдэв гээгт хэргийн төв.